Та өнгөрсөн 7 хоногт S&P 500 индексийн энэ оны эцсийн зорилт цэгийг 6500-аас 6200 болгон бууруулсан анхны том стратегич байлаа. Энэхүү төсөөлөл бууруулахад юу гол нөлөөсөн бэ? Компаниудын ашигт ажиллагаа буурахад таны санаа зовж байна. Төсөөллөө бууруулах болсон гол хүчин зүйл нь зах зээл дасрыг тодорхойгүй байдалд амгаалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч байна. Компаниудын ашигт ажиллагаа болон зах зээлийн үнэлгээний загварыг тодорхойлохдоо бид энэ хоёр зүйлийг харгалзаж үзсэн. Базаад хэлбэл компаниудын ашигын өсөлт 7% байх тооцоотой байна. Харин 2026 онд 7% өсөлттэй гарах хүлээлттэй байгаа. Тэгэхээр 2 жилийн турш өсөлт 7 орчим хувьтай байхаар байна. Өмнөх төсөөллөөр бол энэ 9% өсөлттэй байна гэж тооцоолж байсан. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг харьцангуй бага дүнгээр өсөхөр байгаа нь төсөөллөө бууруулахад нөлөөлсөн. Энэ утгаараа бид S&P 500 индекс оны эцэст 6200 орчим нэгж хадгалагдана гэж төсөөллөө буурууллаа. Өгөөжийн түвшин бидний өмнөх төсөөлөлтөд ойролцоо байгаа ч тарифын төсөөлөл нөхцөл байдлыг амаргүй болгож байгааг энд дурдах нь зүйтэй. Тарифын хувь хэмжээ 10 сүр нэгж хувиар нэмэгдэх хүлээлттэй байна. Энэ нь Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн судалгааны хамтран ажилладаг хүмүүсийн тооцоололтой бас нийцэж байгаа. Тэгэхээр Мат бидний загварчлалаар эх онд тарифын хувь хэмжээ 13 орчим хувьтай байхаар байна. Бид өмнө нь 3 орчим хувьд тооцоолж байсан. Тэгэхээр эдгээр хүчин зүйлс нь компаниудын ашигт ажиллагааг сааруулж байна. Тэгэхээр эдийн засгийн тааруу өсөлт, өндөр тариф, үн ашигын харьцаа тааруу байхаар байгаа нь үүнд голжин дарж байна. You know, David, the sentiment out there is brutal, and you see it in some of the big tech stocks. The magnificent. David, зах зээлийн төлөв тун бүүдгэр харагдаж байна шүү дээ. Ялангуяа технологийн салбарын компаниуд, тухайлбал гайхамшигт долоогийн компаниудын хувьцааны ханш зөвхөн өнөөдөр л гэхэд 3%-аар бурлаа. Ингэснээр та гайхамшигт биш, гамшигт долоо гэж нэрлэх боллоо. Үүнийг өөрчлөх боломж харагдаж байна уу? Зах зээлийн төлөвт юу чухам ингэж нөлөөлж байна вэ? Ямар салбар зах зээлийг ингэтлэн доош татж байна вэ? Маш энгийнээр тайлбарлавал сүүлийн 2 жилд Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлийн өгөөж асар өндөр байсан нь гайхамшигт 7 гэж нэрлэгдэж буй 7 өндөр үнэлгээтэй технологийн компаниудын өгөөж өндөр байсан нь үүнд гол түлхэж болсон. Гэхдээ харамсалтай нь портфолио менежер хүний зүгээс харавал эдгээр 7 компани энэ оны хөрөнгийн захын шүдний өвчин боллоо. Энэ онд 12 гаруй хувиар буураад байгаа эдгээр компаниудыг тооцвол зах зээл ерөнхийдөө өсөлттэй л байна. Энэ онд 12 гаруй хувиар унаад байгаа эдгээр компаниудыг тооцвол зах зээл ерөнхийдөө өсөлттэй л байлаа. Тухайлбал үлдсэн 493 компани хувьцаа он гарцаар 1 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс харуул эдгээр компаниуд зах зээлд бүхэлд нь ямар том нөлөө үзүүлж байгааг харж болох юм.